За та бүгдийн дэлгэцэн дээр маш сонирхолтой нэгэн одоо гарч ирсэн гэж тэгж байна. Тэгэхээр нууц Мгм. ноёны тухай өнөөдөр бид нар ярина. Бидний амьдралд нэг нууц ноён ноёнтон яваад байна. Тэгээ тэр ноёнтон өнөөдөр би албасаар танилцуулна. Тэгээд энэ нууц ноёнтой бид нар хэрхэн харьцах уу, яах уу гэдэгт дээр ярилцах болно. За тэгээд номлолтой татан болцооно. Тэгээд эзнес мэдээж чин зүрэг ярьж байгаа ч гэсэндээ чин зүргээр дамжуулаад бурхан өөрийнхөө библийн ишлүүдээр дээрэс нь ариун сүнсээрээ дамжуулаад та бүхэнд яг шинэ халуун талхыг өгөх болно. Тэгэхээр бүгдээ итгэлтэйгээр хүлээж авцгаано. За ямар нухтмал ноёнтонгийн тухай ярьж байгаа гэх юм бол бидний амьдралд хүн болгоны амьдралд итгэгч бай, итгэгч биш бай нэг юм нүдэнд үл харагдах дайн тулаан бас мөргөл шүтлэг явж идэг ба. Тэгээд за хүмүүс ингээд бид нар үйлдэлийг л хардаг тийм үү? Өө энэ ингээд одоо юу гэдгийг ямар нэг асуудал гарахлаар энэ ч өстой тий муухай новшин хандлаа да, муухай хөгийн зан гарлаа да. Эсвэл энэ хүмүүс тий ямар гоё юм бэ тий бүр ийм их гоё сэтгэлийг гаргалаа штэ гэдэг асуудлууд гардаг. Эсвэл те зарим хүнс нь бурхныг ердөөсөө те яриад би ингээд оролдож гин хичээж гин гэсэн мөртлөө ердөөсөө бурхныг хизээч ингээ ойлгохтойгоор золиостойгоор хайрлах чаддаггүй. Эсвэл амьдрал нь энд ялангуяа нэг итгэлийн амьдрал нь те ердөөсөө дээшилдэггүй эзэн дээр ирчээд ердөөс ингээ хүчгүй байсаргаад амьдрал нь дуустдаг те. Тэгээд энд нь бол мэдээж маш олон үр дагавар гараад тэр хүн тэр нөгөө буруу үр дагавраа үр жимсээ идээд тэгээд тэрэндээ юу гэдгийг хордож өгдөг гэх юм уу тийм ээ. Тийм явдлууд зөндөө байна. Тэгэхээр энэ бүгдийн цаана болохоор бас бидний өнөөдөр ярих гэж байгаа нэг нууцлагдмал зүйл байна. Энэ модны зүрийг харах юм бол бид нар байгаль дээр зөвхөн модыг хардаг тийм үү? Эсвэл дээр урагч байгаа өвөөс ургамлыг хардаг боловч бид нар үндсийг хардаггүй. Харин өнөөдөр би болохоор үндсний тухайн дээр ярих гэж байгаа. Тэгэхээр бид нэр яагаад ингэж үлдээд байт юм болоо? Яагаад бид нар гимшдэггүй юм болоо? Яагаад бид нар гүйцэд гимшиж чаддгүй юм болоо? Яагаад бид нар ингээ гой тултлан те ингээ гой сэргээд гой даалдагч болж чаддгүй юм болоо? Яагаад би ингэж ахин дахин хайртай хүмүүсээ ч юм уу тийм ээ ойр дотныхоо хүмүүсийг ингээд гомдоогоод дээдэг юм болоо. Яагаад би юм өөрөө өөртөө дургүй хүрмээр ийм муухай амьдрдаг юм болоо гэх мэт ингээд маш олон асуултууд энэ зүйлүүдийн цаана байгаа. Тэгэхээр одоо би таны энэ одоо гарч байгаа үйлдэлүүд, хандлагууд энэ бүгдийн доор нь харагдахгүй байгаа нэгэн ноёнтон бөгөөд тэр ноёнтонтой та хэрхэн харилцаатай байна? Тэр ноёнтонд хэрхэн үйлчилж байна, хэрхэн мөргөж байна гэдгийн тухай ярих болно. За тэгэхээр ялгдлын цаана, гим нүглийн доор нь, гүнд нь, далд нь, ялгдлын далд цаана болохоор нэг ноёнтон байдаг. Тэр нь болохоор айдас байгаа. Тэгэхээр айдас гэдэг зүйл а маш олон өөр хэлбэрээр тийм үү өөр хэлбэр дүрсээр биднэрт илэрдэг байгаа. Одоо жишээлбэл ичхүүр гэдэг сэтгэл хөдлөлийг аваад үзье. Ичхүүр гэдэг болохоор би хүнд муугаад мэдүүлчихвээ гэсэн айдас байгаа. Эсвэл би хүнд би ийм сул дорой гэдгийг харуулчихаас айж байгаа айдас байгаа хгүй ичхүүр гэдэг. Эсвэл төрөмгийн зан чанартай хүн бай гэж бодъё. Тэр хүний төрөмгийн зан чанарын цаана нь юу яваад байна гэхээр яг үндэ хэлэхэд тэр өөрөө өөрийгөө сул дорой намайг айдаг гэдгийг хүмүүс мэдчихгүй дээ. Тийм учраас би хүн болгонд айдаггүй дүр гаргаж тийм ээ би баатарлаг зоригтой болж тийм ээ би хүн амьтантай зодоон зохион хийж өдөөсөө энэ байдлаа өөрөө өөрөөсөө ч гэсэн нууж явдаг гэдэг ч юм уу тийм байдаг. Одоо жишээлбэл бид нар маш олон хүмүүс цуглаанаас ингээд чимээгүй явдаг тий. Энийг цаана юу вэ гэхээр би өөрийнхөө
сул дорой байдлыг эсвэл би өөрийнхөө алдаа дутагдлыг эсвэл би өөрийнхөө гим нүглийг хүлээн зөвшөөрөхөөс айдаг хүмүүс айцтай удирдуулаад явдаг байгаа. Эсвэл а, залтай хүмүүс байдаг тийм үү? Одоо маш их юм залтай хүмүүс. Тэр залтай хүмүүсийн цаана ямар айдас байдаг бол Баригдчихгүй дээ. тийм барилдаад би те ийм одоо юу гэдгийг яг юм сул дорой эсвэл ийм чадалгүй чадваргүй муухай гэдгийг мэдчихгүй дээ. Тийм учраас би дандаа ингээд хүмүүсийн нүдэнд ингээ бодог цацж амьдэрдэг те. Би тийм шүү, би айгүй гоё шүү, би зөв шүү гэх мэтлэнгээр энэ бүгдийн цаана удирдах байгаа нууц ноёнтон болох айдас байгаа. За айдас гэдэг нь болохоор яг хуучин гэрээнд еврей хэлнээр болохоор одоо юу гэдэг хамгийн зүгээр энгийн одоо ахуйч гэсэн хэрэгэлдэг үг нь болохоор энэ пахад гэдэг үг байхгүй. За энэ болохоор ямар сэтгэл мэдрэмжийн тухай ярьж байгаа нь гэхээр хүн өөрөөсөө илүү том өөрөө шийдвэрлэж чадахгүй тэгээ өөрөө одоо өөрөөс нь том тийм зүйлтэй тулгархлаарэ бид нар айдас паникнд ордог. Одоо энэ зурган дээр харах юм бол живж байгаа хүний зураг байгаа. Сэлж чаддгүй хүмүүсийг далаад аваа чи шидчихвэл тэр хүнд ямар мэдрэмж төрөх вэ? Амар ад жаргалтай мэдрэмж төрнөц. Йоо тийм байлгүй дээ. Намайг ингэ те ийм ямар азар намайг ингэж усан шидэж ингэ давстаа усанд булваа гэдэг чинь хүн баярлах уу? Тэр хүн айдас давтна. Тэгээ тэр айдас нь яг ямар мэдрэмж вэ? Тэр айдсыг үгээр илэрхийлдэг. Ямар их ус вэ? Би босоо зогсон ч гэсэндээ миний юу толгооноос дээгүүр давтсан юм байна. Өөр юу гэж бодох вэ тэр хүн? Тэр айцыг орчуулвал Нэ. тий одоо би өглөө би өөрийгөө аварч чадахгүй. Би сэлж чадахгүй. Хичнээн чихэл гараараа хөдлөгсөн ч би ингээд одоо энэ усан дийлэгдээд би одоо ингээд өглөө. Тэгээ усан живж өглөө нэг бас нэг айдаг зүйл нь юу байдгийг. Хүн агаарт живэхгүй шүү дээ тийм ээ. Усан живхлээр юунаас амар айдгийг. Амьсгалж чадахгүй болох юмсан. Тийм агаарын оронд ингээд ус ингээ миний уушиг руу орж ирэх гээд байгаа байхгүй. Нүд ам руу за нүд ам чи өнгөрсөн хэрэг уушиг руу ус ороод тэгээд яах вэ? Намайг ингээд бүр миний дотор ороод намайг алж байгаа байхгүй. Өөрөлдвөл би бачуурна гэсэн үг. Миний хамгийн одоо юу гэдгийг бас айдаг зүйлсийн нэг нь болохоор юм бачуурлт байдаг. Зарим үед миний агаар хүлцэхгүй тийм үеуд байдаг. Би бүр хүн амьсгал аваад миний тэнд нь агаар хүрэхгүй би бүр ингээд арилаад гүүмээр санагддаг. Тэр эсвэл юу байж болох вэ? Өөр юм жинхэнэ айдас гэдэг болохоор те өөрөөсөө том юу байдгүй биднэрт. Та нарын тулгардаг айдсууд юу вэ? За нэг ой модонд явжсэн чи баавгатай нүүр тулчлаа. Энэ яг жинхэнэ айдсын шалтгаан мөн үү? Мөн. Тийм бид нар бол үхтлээ айн тийм үү? Яагаад байж байгаа юм? Баавга биднээс Дийлдэшгүй нөхцөл байдал. тийм бид нар баавгаг яаж ч тулалдаад дийлэхгүй. Бид нар яаж зүхтагаад баавга маш хурдан гүйдэг байгаа. Тэгээ машин шиг хурдан гүйдэг. Тийм учраас бодоод үзтээ тэр амир хүчтэй, тэр амир шүдтэй Соёто, тэр амир юутай хумстай тэр нуль булчин, нуль ус араатан миний урдаас дайрах юм бол бидний зүрхсэтгэл дотор ямар мэдрэмж төрөх вэ? Ингээл би бариулаад урагдаал хацуулаад тасраал өвтгийм байж ингээл өвтгийм байжтэй гэдэг паник айц тийм үү? Өнгөлцгөө хагартал айж исэн хүмүүс байна уу? Гараа өргөдөө харъя. За нэг хоёроос нийлэхгүй яг юунаас суулж яасан бэ? Нохоонд хөөгдөөд Нохоонд хурдангүй хазалчих үү дээ гэж хэлсэн. Тэгээ нохоонд төгтсөн байна. За өөр бүр өнгөлцгөө хагартлаа байна гэдэг чинь тийм ээ. Тэгж яаж ичсэн хүмүүс байна уу?
Яг өвхлийн Миний ирмэлт аварт ороод хүмүүс. за хүчлээ л гэж бодсон. Юу нэ? Машины аварт орохдоо За, машины аваар байна тийм ээ. тийм. Машин гэдэг бол тэр том төмөр нь хоорондоо мөргөлдөхлөөр тийм ээ. Дотор нь байгаа тэр зөөлөн бид нарыг хаавар чуглаад хаавар чинслэх боломжтой. Тэгэхээр яг тэр тийм хүчтэй, тийм хатуу, хурдтай, эрчимтэй зүйлийн өмнө бид нар ямар ч хүч чадалгүйгээ мэдэрдэг тийм үү. За окей. Гэтэл айц гэдэг бас нэг өөр үг байдаг. Тэр нь Библиэр өнөөдөр бидний гол сонирхож байгааг болохоор ира гэдэг те зарим үед одоо яара гэж хэлэгддэг ийм язгууртай үг байна. За энэ нь болохоор хоёр санаатай маш сонирхолтой. Хоёр санаатай. Нэг нь болохоор үндсэн санаа нь болохоор яг түрүү чи эхний үгтэй адилхан нөгөө нэг айх паникнд н орох балмагдах. Нөгөөх нь болохоор алмаарах, эмээх, хүндлэх, мөргөх гэд. Англиар болохоор оо гэж хэлж байгаа. Нөгөө үг нь болохоор fear гэдэг үг байсан бол энэ дээр одоо оо гэдэг үг байгаа. Монголоор бол зөвхөн шүдний оо шиг оо гэж хэлэхэд нь гурван үсэг юм шиг. Тэгэхээр бурхнаас эмээх имээлт хүндлэх гэдэг энэ үгнүүд бас ордог. Яагаад маш олон хүмүүс гэмээг гимшдэггүй гэх юм бол эний цаана нөгөө нууц ноёнтон болох нөгөө айц өдөртдөг тийм үү? Чи ингээ гэмээг гимших юм бол хүмүүс чамааг бүгдээрээ чамааг ингээд чиний хүчгүй, чиний сул доройг, чиний завааныг, чиний мууныг мэдчин гэдэг айдсан захирагдаад гимшихээсээ айгаад цогтдөг байгаа. Алдаагаас засгаас яагаад байдгүй? Яг бол алдаагаа зөвшөөрчих юм бол дахиад айдас байгаа. Алдаагаа зөвшөөрнө гэдэг нь болохоор би буруутай гэдгээгээ зөвшөөрөөд хүмүүс намайг буруу шаана. Хүмүүс надтай харилцаагаа таслана. Хүмүүс намайг муулна гэдэг айдас байдаг. Тийм учраас гимээ гимшихгүй, алдаагаа засахгүй, хариуцлага авахгүй. Яагаад хүмүүс хариуцлага авдаг юм бэ гэх юм бол хариуцлага авчих юм бол би баригдах гээд байгаа байхгүй. Хариуцлага би өөр дээр аваад за би буруу та би гим хийсэн гэж хэлчихвэл би гэдэг хүнлүү бүгдээрээ хараад чи гим хийсэн байна гэдгийг над руу ингээд тулах гад намайг мэлцүүлэх гээд байгаа байхгүй. Яагаад хүмүүс уучлалт гуйдаггүй вэ гэхээр айдаг. Яагаад гэвэл намайг уучлаарай гэхлээр бид нэр доошоо орох гээд байгаа байхгүй. Хин нэгний доор орох гээд би өөрийгөө буруу гэдгийг хүлээн зөвшөөрөх гээд гэсэн айдас байгаа. Яагаад бид нар Бурхны үгэнд ордгүй юм бэ гэхлээр Бурхны үгэнд орчих юм бол цаанаас нь зөндөө зүйл гарч ирэх гээд байгаа байхгүй. Одоо жишээлбэл Бурхны үгэнд ороод би 11-ээ өгчий. Бурхны үгэнд ороод би ямар нэгэн мөргөл одоо үн шудраг бай гэхэд надаас би ингээд ядуурчул яах юм. Би ингээд хоолгүй үлдчихвэл яах юм. Би ингээд гой баярлах гэжсэн чи миний мөнгө дутчихвол яах юм. Альсгүй миний тав тухтай амьдрал байхгүй болчихвол яах юм Бурханд үгэнд нь орохлоор тийм үү. Гэх мэтлэнгээр хүмүүс яг ингэж ханддаг. За өөрийгөө өхүүлэх хүмүүс өөрийгөө өхүүлэхээс үнэхээр айдаг. Яагаад гэвэл өөрийгөө өхүүлнэ гэдэг нь өөрийнхөө дотор байсан бүх амбицаа өхүүлнэ гэсэн үг. Хүлээж шөрнө гэсэн үг. Өөрийнхөө бардан цангаа өхүүлнэ гэсэн. Энэ бүгдийн цаана айдас байдаг. Тэгээд Бурхны амлалт тийм учраас бид нэр Бурхны үгэнд итгэлд айдсаад болдог. Бурхан үгээ өгцөн, амлалтсан, тунхагласан байхад бид нэр яагаад тэр үгэнд нь итгэж чадахгүй байх юм бол эсвэл яагаад Бурхны амласан амлалтыг авч чадахгүй байх юм бол бид нарыг айдас удирддаг байна. Би баг багтаа нэг юм Америкийн индианчуудтай кино үзчихсэн. Тэгээд индианчууд ч болохоор бас айгүй тийм нэг юм гой сүрлэг арт юм шүү дээ. Монголчуудтай адилхан өөртөө гэсэн яг тодорхой зан заншилтай ахус соёлтой тэгээ амар гой сүрлэг хүчрэхэг тийм ялангуяа эрчүүд нь тийм ээ хүчтэй инех юм гой өднүүд ингээ тоогоор дүүрэн тийм ээ өдтэй өмсгөлүүд өмссөн гой булчинтай жад одоо илт барьцсан тийм ээ морь унтсан тийм сүрлэг эрчүүд байдаг. Тэгээд нэг Америкийн одоо нэг цагаан арьстан түүнд буу тулгаад түүнээс юм шаардж яхад нэг одоо тэр индиан хүн Америкийн индиан хүн юу гэж хэлсэн гэж бахан сүрдүүлгийг сонсч яснаа нүүр нь хуурахгүйгээр нэг үгийг хэлсэн.
би айдсанд захирагддаггүй гэж хэлсэн. Тэгээд нөгөө хүний ятгал нь бүгдээрээ дууссан. Өөрөлдвөл тэр инзан хүн чи намайг ойлгох гэж байгаа бол би айгаад тэгээд айцтад захирагддаг хүн биш ээ гэдгийг хэлсэн байхгүй. Би тэр киног яг ямар кино байсан ч би санахгүй. Яг л энэ үйл явдлыг яг энэ зураглалыг л сандаг тэр киноноос. Тэгээд тэр нь одоо хүртэл миний оюун санаанд ингээд үнэт сурамж болоод үлдсэн баг ч гэдэг. За тэгэхээр ийм бурхны хүсэл түүнээс түүнд цаадуулдаг зүйл гэх юм бол хүслийн эсрэг тэнцдэг нэг том биднийг удирддаг ноёнтон болохоор бүгдээрээ чанга хэлэхгүй юу? Юу байх нь вэ? Айдас байх наа. Айдас хүдс байх нь. За баярлаа. За тэгэхээр өнөөдөр би энэ ноёнтон ил гаргаж ирж байгаа юм аа. Бид нэр яагаад зарим хүмүүс ингэж ахин дахин ингэж байгаа юм бол яагаад энэ хүмүүс өрдөөс гимшдэггүй амьдрал нь өөрчлөгдөв? Яагаад зан авир нь өөрчлөгдөв? Яагаад тэнхтээд байд юм болоо гэдэг асуулт бид нар дүү төрдөг тийм үү? Тэгэхээр яагаад гэх юм бол тэр хүн айцд өдөртөгдөг учраас гэлж. За тэрэ бүгдээрээ энэ нууц ноёнтоо өнөөдөр нүрэлтгэнэ. За нууц ноёнт ингэ байна. Тэгэхээр таны цаана, таны үйлдэлүүдийн цаана, таны гаргаж байгаа шийдвэрүүдийн цаана ямар үндэснээс юу гарч ирээд байна гэх юм бол тэр нөгөө яара гэдэг тийм ээ. Яара гэдэг юм үг байна. За хамгийн эхлээд Библиэр хаана энэ түүх гарч ирэх юм бол Адам яваад бурхан бүтээгээд бурхан тэр хоёртой бүр айгүй гой дотны харилцаатай байсан. Тэ үчийн сэрүүнд бурхан тэр хоёртой эдийн цэцэрлэгээр хамт алхдаг, зугаалдаг байсан байгаа байхгүй. Ямар тансаг юм бэ те. Бурхан өөрөө онцгой оршихуугаар. Тэгээ бурхан Адамын урдуур бүх амьтны ертөнцийг алхуулж, түүгээр нэрлүүлээд амар гоё гараа эхэлсэн ийм гоё дотн аав хүүгийн харилцаатай байсан мөртлөө гим хийсэн байгаа энэ хоёр. Яаж гим хийсэн бэ гэхээр заавалын үгийг сонсоод, могооны үгийг сонсоод энэ хоёр бурхан аавынхаа эсрэг гим хийсэн. Гим хийнгүүт нь энэ хоёрын дотор пал хийгээл амар том өөрчлөлтүүд гарсан. Өмнө хизээж үзэж байгаагүй тэр мэдрэмжүүдийг, тэр сэтгэл хөдлөлийг энэ хоёр авсан байна. За тэр 3:10 дугаар эшлэгийг бүгд харъя. Тэгээд за байж байгаа. Энэс өмнө тэгээд энэ хоёр нөгөө инжирийн модны навчаар бэлхэвч хийсэн гэж байгаа. Өөрөлдвөл энэ хоёрын нүд нь нэгдсэн. Тэгээд энэ хоёр би өөртөө нүцгэн байгаа гэдэг ухаарад бид хоёр чинь нүцгэн байгаа юм байна. Тэгээд ичхүүр орж ирсэн. Айдас орж ирсэн. Тэгээд тэр хоёр өөртөөхөө биеийг инжирийн модны навчсаар бэлхэмж хийж далдалсан ба нуусан далдалсан юу болчоо гэд ингээд тийм ээ өөмөрцсөн байж хат нь бурхны дахиад алхаж явах тэр дуу чимээг сонссон ба тэгэнгүүтээ энэ хоёр нуугдсан бурхан ааваасаа нуугдсан нөгөө нэг дотны харилцаад өөртийг нь бүтээсэн тийм үү энэ ертөнцийн тэр чигээр Эдений цэцэрлэгийг тийм хүлээж авсан өөртөө нөгөө хурмынхаа ёслолыг ажилуулсан аав нь тийм ээ өөрийнх нь сэтгэлийг бүтээсэн амьтдыгаа нэрлүүлсэн хамтдаа зугаалдаг байсан энэ тансаг цэцэг ургамал жимс ногоог тэгээ амьтдтай нь бүгдийг нь өгсөн энэ ааваасаа урангуутаа гинүүлэнгүүт айдас орж ирээ тэр хоёр нуугдсан ба. Тэгээд бурхан асууж байгаа энэ 10 дугаар эшлэл дээр тэрээр бурхан Адама чи хаана байна гэж асуусан чинь Адам хариулж байгаа. Би таны дууг цэцэрлэг дотор сонсоод нүцгэн байсан учраас айж өөрийгөө нуусан юм гэж хэлв. Айдас гэж яагаад ичхүр тэгээд цаана айдас байж. Тэгэхээр ингэж хүн төрлөختөнд айдас бий болсон. Тэгээ өнөөдөр яг энэ айдас биднэрд уламжлагдсан ирсэн баг. Би махадыг дагаад биднэрд уламжилж ирсэн байна. Тийм ч өнөөдөр хүртэл бид нэр яг энэ түүх
дахин давтагдаа зүгээр ч давтагдахгүй бидний амьдралыг нураасаар хөнөөсөр байна. За тэгээ энэ дэр яг энэ нэг айж гэдэг үйл үг нь болохоор энэ юу яара гэдэг ваяра гэж ингэж юу еврей хэл дээр бичигдсэн байлаа. За тэгэнгүүтээ айхлаар хүн яадаг гэсэн чинь өөрийгөө нуусан гэж Библиэлд хэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр хүн айхлаар яадаг вэ гэхээр зүхтаагаад нуугддаг ийм одоо үйлдэл гаргадаг юм байна. Адам бус яг гэсэн юм тийм ээ. Нүцгэн байсан учраас айсан, ичсэн учраас тэр зүхтаагаад нуугдсан байна. Тэгэхээр айдсын нөлөө нь бол нуугдах, зүхтах ийм үйлдэлийг төрүүлдэг юм байна. За одоо энэ диаграмыг харах юм бол одоо маш ойлгомжтой болж байна тийм ээ. Бид нар гим нүгэл хийхлээр тэрнтэй холбоотой биднэрт айдас орж ирдэг. Айдас нь болохоор маш олон хэлбэрээр тийм үү? Одоо модны мөчир шиг сагсааж байгаа бут шиг ялах янз бүрийн хэлбэрээр гарч илэрдэг байгаа. Тийм үү? Тэр нь болохоор тийм ээ одоо ичих, дургуутсах, улаарах, шунах гэдэг ч юм уу тий. Янз бүрийн байдлаар илэрч байгаа. Атаархах. Жишээлбэл атаарх гэдэг болохоор би хүмүүсээс доошоо орчлоо гэдэг айдас байгаа байхгүй. Би энэс доошоо орчлоо. Хүмүүс намайг тоохоо болчихно. Тийм үү? Би ач холбогдлоо алдчихлаа. Тийм учраас би атаархаад нөгөө хүнийгээ муулмаар нөгөө хүнийгээ хорлмоор тийм үү? Нөгөө хүнтэйгээ тэнцэлдмээр тийм мэдрэмж төрж байгаа юм. Тэгээд айдас нь болохоор биднийг нуугдуулдаг байна. Хүн нуугдахлаар яадаг вэ? Зүхтаадаг тийм үү? Тийм учраас одоо бид нэр ойлгож байна. Яагаад маш олон хүмүүс харилцаанаас зүхтаадаг вэ? Яагаад маш олон хүмүүс хийсэн юмнаас зүхтаагаад нүүрч харах тийм юу эр зориг байхгүй алга болдог вэ? Гэх юм бол тэр хүмүүсийн цаана айдас ноёнтон сүгдүүлж байгаа учраас, удирдах байгаа учраас. За цаашаа явцгаая. Гэтэл Израиль бас нэг юм том түүх болсон байгаа. Израилийн хувь тавиланг тийм ээ. Бүр авлагдсан газарт ороход нь бодоод үзтээ Египтийн болцлоос израильчууд гараад цүл дундуур яваад Бурханаас хуулиа авчаад тэгээд амлагдсан газар Бурхан айгүй гоё газрыг амласан ба. Та нар юу тэр фараоны Египт нутаг байтгаа те сөв ба зүгийн боловсон бэлгсэн тэр газар та нарыг аваач холноо гэд хөтлөөд гаргаад явж байхад яг тэр газар руу израильчууд 12 овг аймгаа төлөөлсөн 12 туршуулыг тагнуулыг илгээдэг ба. За тэр 12 нэрэнгүүтээ ямар тайлан өгснийг бүгдээрээ харъя. Тоолго номын 13:27 дээр байна. Тэд түүнд ийхүү хэлв. Таны биднийг илгээсэн нутагт бид очлоо. Мосед хэлж байгаа. Тэр бол үнэхээр сөв зүгийн балаар бэлгсэн нутаг мөн бөгөөд түүний үржимс нь энэ байна гэд амар том хонгорцог авчирсан байгаа байхгүй. Энэ бол тэр ийм гоё тайлан авчирсан мөртлөө гихтээ гэх нэг юм хэлж байгаа. За одоо нэг дандаа нэг өгүүлж яадаг тийм ээ дандаа нөгөө ялагдлыг тунхаглаж амнаас нь дандаа муу үг гарч яадаг хүмүүс андж хэлэхэд гихтээ гэдэг энэ үг эднэрийн амьдралыг нураас ийм гоё үр жимс байна гэд эднэр зогсчих ёстой байсан. Гэтэл гихтээ гэд дараагийн хэлсэн үгнүүдийн бүгдээр харъя. Тэр нутагт амьдарч буй ард түмэн нь хүчрхэг агаад хотууд нь бэхлэгдсэн маш том юм. Түүнээс гадна бид тэнд Анакийн үр удмыг үзэгсэн ба. Анакийн үр удм гэж ямар үр удм юм мэдхүү манайхаа. Энэ өөр нэг зүйлийн гэх юм те. Унсан тэнгэр элчнэрийн үр удм хүн төрөлхтөн дотор орцсон байсан байхгүй. Тэгэхээр Анак гэдэг нь болохоор тэр нөгөө нефилимүүдийн одоо байсан шиг адилхан бас ижил төрлийн үр удм байгаад байгаа. Өөрөлдвөл яг 100% хүн биш. Хүнтэй хойлолцсон тэнгэр элчнэрийн ирлиз гэх юм уу тийм ээ. Хүний цустай хойлцсон ийм Библиэлд ийм сонирхолтой зүйлүүд байдаг. Тэгээд тэднийг Анакийн үр удм гэж хэлж байгаа.
Тэгээ тэр нь болохоор үнэхээр сүрдмөр л дээ. Бид нар бол нүдээр үзээгүй. Гэхдээ яг энэ Израильчүүдийг байх үед яг тэр нөгөө аврагчууд амьд байсан. За тэгэнгүүтээ 32 дугаар ишлэлээр ингэж байгаа. Тийхүү өөрсдийн тагнасан нутгийн талаар тэд Израилийн хүүгүүдэд маш муу мэдээг дэлгэрүүлж биднийг тагнан туулсан тэр нутаг нь оршин суугчдаа цөлмөн иддэг нутаг бөгөөд тэнд бидний харсан бүх ард түмний аврах биетэй хүмүүс байв гэсэн байна. Тэнд бид Нефилимийг харсан. Анакийн хүүгүүд нь Нефилимийн нэг хэсэг нь байлаа. Бид өөрсдийнхөө нүүрэнд царцаа мэт болсон бөгөөд тэдний нүдэнд ч тиймхүү байлаа гэж хэлсэн байна. За эдгээр яасан бэ нөө? Бурхан эднэрийг амлагдсан газрыг эднэр зориулаад аль хэдийн өгсөн. Би таард ийм газрыг өгчлөө. Өнөөдөр ч гэсэндээ Бурхан яг энэ адилхан бид нар сүнслэг амлагдсан газрыг өгсөн гэдгийг манайх мэдж байгаа юм. Биднэрт очих ёстой, хөрөх ёстой газар. За хамгийн эцсийн хөлбраар бид нар бүгдээрээ эзэнтэй яг нүүр нүрээрээ нас орсныхаа дараа уулзсныхаа дараа яг том утгаараа бол бид нар эзэнтэй нүүрлэн. Тэрнээс өмнө болохоор бас хүн болгонд очих ёстой газар эзлэх ёстой өндөрлөг байгаа байхгүй. Тэгээ тэрийг Бурхан өгцөн гэж байгаа. Өгцөн гэж яхад Израилийн 12 шилдэг ирчүүд явангуудаа хоёр нь өөдрөг байхад нөгөө цаатлын 10 нь юу гэсэн гэж Бурханы амлалт хажууд нь байсаар байхад энэ бүх ертөнцийг бүтээсэн энэ аврагсуудаас том Бурхан байсаар байхад аврагсуудыг харангуудаа эднэрт нэг сэтгэл хөдлөл төрсөн. Тэр сэтгэл хөдлөл нь юу байсан бэлээ? Эдгээр айсан. Яа, хотууд нь ямар амар бэхлэлтэй юм бэ? Хүмүүс нь ямар өндөр юм бэ? Тэгээд эдгээр айнгуудаа өөртөө юу гэж хэлсэн гэж өөрсдийнх нь нүдэнд нь бөгөөд дайсных нь нүдэнд биднэрт ямар харагддаг гэсэн бэ? Цартаа. Бидний хажууд нь зүгээр л царцаа шиг гэж хэлсэн. Бидний царцаа шиг гэж хэлсэн. Тэдний хинч царцаа гэж дуудаагүй байхгүй, хинч тэгж хэлээгүй, хараачгүй эднэрийг сайн дураараа өөртөө айсан даалаа бид нар бол хажууд зүгээр л царцаа шиг гэж өөртөө тодорхойлсон байна. Тийм учраас энэ хүмүүс айдастаа дутагдаад Бурханыхаа өвгнөөс гарсан учраас энэ муу мэдээг авчирсан 10 туршуул. Дээрээс нь энэ муу мэдээнд итгэсэн Израильчүүдийн 20-с дээш насны бүх хүмүүс амлагдсан газарт орохыг эзэн зөвшөөрөөгүй. Өөрөлдвөл амьдралдаа очих ёстой газар нь эзэн очихыг зөвшөөрөөгүй. Тэгээд тэднийг эзэн яасан бэлээ? Эдгээр амлагдсан газар орохгүйгээр хаана амьдрал нь очиод дуусчив? Хаа хүрээд юу болчих вэ? 20-с дээш насны хүмүүс энэ 10 шиг туршуулуудтайгаа яасан эднэр хүмүүс? Амьдрал нь аягүй гоё тэгээл үржлэл амьдраад гоё амьдрал байсан уу? 40 жилийн дотор цүлд унсан. Тэд нэр бүгдээрээ цүлд өгсөн. Амлагдсан газар оролгүйгээр наан нь өгсөн. Тэд нэр Египтээс гараад тэгээд хоёрын хооронд өгсөн. Хоёрын хооронд өгсөө. Египтийн хооронд амлагдсан газар хоёрын хооронд цүлд өгсөн байна. Яагаад өгсөн эднэр? Яг тэгэхээр эднэрийг нууц ноёнтон захирсан. Эднэр айсан. Тэгэхээр хэрвээ өнөөдөр таны амьдралд өдөр тутам чинь айснасаа болоод эзний үгнээс гарах, айснасаа болоод эзний үгэнд сүнсэн дуулалгүй хандж байгаа бол та аль хэдийн нууц ноёнд мөргөж явж байна гэдгийг мэдээрэй. Тэгээд эзэн тэрийг таалахгүй байгаа. Тэгээ хүн болгонд энэ айдас байдаг. Өөрөлдвөл ийм айдасгүй хүн бол байхгүй. Тэгвэл бид нэр чадах хэтгаараа энийг зэрэг тэмцэх хэрэгтэй байгаа. За цаашаа бай. 2 дугаар Тимоти 1:7 дээр учир нь Бурхан бидэнд айдсын сүнсийг бус харин хүч, хайр ба бие захирахын сүнсийг өгсөн гэж. Бид нэр одоо тэр цэм хуучин гэрээний итгэгч нар биш тийм ээ. Бид нар шинэ гэрээний итгэгч нар болохоор бид нар ариун сүнсийг авсан хүмүүс байгаа. Тэгэхээр бид нар эзэн бүр тодорхой хэлсэн байж байгаа.
Бурхан тэг ариун сүнсийг өгсөн учраас одоо та нарыг удирдах нь айдсын сүнс биш шүү. Айдсын сүнс биш. Харин хүч гэж байгаа. Биднэрт энэ бүгдийг давах хүч чадлын сүнсийг өгсөн байж байгаа. Хайр, өөрийгөө хайрлах, бусдыг хайрлах, Бурхныг хайрлах энэ хайрыг өгсөн байж байгаа. Дээрээс нь бие захирахын сүнсийг өгсөн байж байгаа гэж Библиэр хэлсэн байна. Тэгээ та нар юу гэж бодож байна? Энэ айдсыг яаж давж дуулах вэ? Ямар таамаглал вэ? За би та нарыг царийг харж. Яаж энэ айдсыг давах вэ? Яаж бидний сүнслэг те биднийг ингээд амьдралыг хорлоод байгаа. Бидний гим нүгэл түлхээд байгаа. Бурхны ерөөлөөс холдуулаад байгаа айдсыг яаж давах вэ? Өөрийнхөө identity-г санах, За бид тийм нар хин бэ гэдгийг санах. яг үнэ. Эзэн дотор би хэн билээ гэдгийг санах хэрэгтэй байна. Өөр Хэн биднэрт юу амсан бэ гэдгийг санах. тийм Бурхны амлалтуудыг бид санах хэрэгтэй. Бид нар тэгээ сансан мөртлөө тэгээд тэгсэн мөртлөө амлалтанд одоо хүртэл итгэдэг шүү дээ. Тийм хүмүүс аягүй олон байгаа байхгүй. Яаж зөрөгтэй байх юм? Зүгээр л ингээд би зөрөгтэй байгаа чоннууч цаг алдаал тэгэл би амьдралтай амжилттай амьдарч юм уу тий би зүгээр л ингээд зөрөгтэй байх юм бол болох юм уу? Христийн дотор итгэлээрээ. Бурхны авсан. Бурхны хүүхэд. За энэ та нар аягүй гой төхөөд байна. Гэхдээ яг нэг чухал зүйл бүр арай чухал. За тунхаглан тийм зөв байна. За өшөө. Яг энэ яг энэ айдсын нөгөө талд нь тийм үү? Яг энэ яг эсрэг талд нь амар жинтэй юм байгаа. Тэр жинтэй юм. Амлалт. Хайр. За хайр байна, өөр тийм хайр. Амар тайван. За амар тайван байна, хайр байна. За өшөө хайр Амлалт. За амлалт байна, зүг байна. Гэтэ өшөө яг эсрэг талд нь бүр энэ яг эсрэг талд нь энэ яг одоо бидний хамгийн том тус болох тийм зүйл байна. Ариун сүнс. За тийм байгаа зөвлөдөө. За гурав төлөөс Нүглийн төлөөс. Христийн цус. За ер нь бол та бүгдээрээ зөвөө ер нь зөв зүйтэй юм л дээ. Гэтэ нөгөө яг нэг яг нүдийг онохгүй байна. Тэгэхээр одоо би нүдийг оноё. Цог билнэ өнөхан. Билээ. Сургаалт төгсөн 9-ийн 10 дээрсэн байгаа. Эзнээс эмээх хүн нэргүй ухааны эхлэл. Ариун нэгнийг таньж мэдхэд оюун ухаан мөн гэд. Англиэр болохоор fear of the Lord гэдэг үг байдаг. Өөрөлдвөл Бурханаас айх айдас гэдэг үг хэрэглэдэг байхгүй. Монгол дээр болохоор эмээх үг гэж байна. Өөрөлдвөл бид нэр айх ёстой, эмээх ёстой зүйл заавчгүй байх ёстой. Гэхдээ тэр нь нууц ноёнтноос эмээх биш. Өөрөлдвөл нөгөө нэг те би өөрийгөө Саул хаан шиг адилхан тэг би одоо ингээд доорд орчлоо. Самуилээ те ингээд энэ хүмүүсийн нүдэн дээр намайг ингээд хүндтгэе гаргачаач гэдэг ийм айдас биш. Харин жинхэнэ байх ёстой айдас гэдэг болохоор тэр нөгөө нэг ира гэж хэлжсэн тийм ээ. Яра гэж хэлжсэн. Хүндлэл эмээлт мөргөл гэдэг айдас байна. За энэ айдас нь болохоор ямар айдас вэ гэх юм бол өөрөөсөө бас адилхан агуу зүйлийн өмнө түрүүн бид нар хэлсэн шүү дээ те би одоо далаад унчих юм бол далаа тэнгис гэдэг чинь бол амар их ус байд эсвэл далаад сэлж үтсэн мэн гараа өргөдөө зүгээр өөр яг далаа дотор сэлж үтсэн мэн манайха монголчуудаа талын монголчуудаа цэлийн монголчуудаа байна уу би миний нэг хобби болохоор би далаа тэнгис сэлэх дуртай тэгээд зарим үед ингээд бодох юм бол айгүй аим санагддаг. Миний ингээд сэлж яхад миний доор ёроол нь хэдэн метрийн доор байгаа болох гэхлээр тэнд өрдөөсөө мэдхгүй 10 20 40 тэ 50 метрийн доор байх юм бол би өрдөөсөө ямар их усан дотор явж яана гэдгээ бодонгууд айгүй аим санагддаг. Яг бол тэр бас маш агуу том хэмжээгээр байгаа учраас. Тэрнтэй адилхан бид нэр маш агуу юмны өмнө гэхдээ тэр агуу юм нь болохоор бид нарыг алах гэж байгаа биш.
биднийг хөнөөх гэж байгаа агуу зүйл биш. Харин бидний өмнө маш их сүр жавхлантай, гоё, хансаг, цог жавхлантай хайрыг илтгэсэн ийм агуу юмны өмнө зогсох тэр айдсыг бас яг энэ үгээр яара гэдэг үгээр илтгэж байгаа еврей хэл дээр. Тэр нь болохоор монголоор имэлт гэдэг үг. Яг еврей дээр болохоор яг нөгөө айдс гэдэг үг нь хэвээр байгаа. Яг нэг үг хэрэгжилж байгаа. Гэхдээ тэр үг нь хоёр санаатай гэдэг хэлсэн тийм ээ. Яг айх балмагдах гэдэг санаа байна. Нөгөөлт нь болохоор эмэх, мөргөх, бишрэх гэдэг санаа байгаа байхгүй. Тэгэхээр биднэрт энэ бишрэл байх ёстой. Энэ мөргөл, энэ агуу юмны өмнө сүрдэх энэ мэдрэмж бидэнд байх ёстой. Гэхдээ тэр нь юуны өмнө байх нь гэх юм бол бидний Бурхны өмнө байх нэ. Тэгэхээр энэ биднэрт одоо айх айдс, имэлт биднэрт байх ёстой. Энэ бол байх ёстой зүйл. Бурхнаас имээхэ болоод ирэхлээр нөгөө нэг юунууд те одоо юу гэдэг улаандаа гарсан тэнгүүд те улаандаа гарсан нүгэлтэнгүүд болж урддаг тийм ээ. Содом Гоморогийн авиртай болдог. Тэгэхээр энэ имээхүү байх юм бол энэ бол мэрэгэн ухааны эхлэлээ гэж хэлсэн байна. Тэгээд ариун нэгнийг таньж мэдэх нь оюун ухаан гэдэг энэ яг жинхэнэ ухааныг ингэж Библиэр хэлсэн байхгүй. Бид нэр гим нүглээс бид нэр өөрсдийнхөө яг энэ хар толгой асуудалд орохоос, ичхүрд орохоос, тийм ээ, хүн дор хэлэхээс, үхэхээс, өөрийнхөө амнаас үхэхээс Библиэр хэлсэн байдаг тийм ээ. Та нар өөрсдийнхөө бие махбодыг л хөнөөж чадах хүнээс битгий гэж хэлсэн байдаг. Санаж байна уу тэр ишлэгийг? Наа хүмүүс чи сайндаа л та нарын бие махбодыг алж чадна. Харин та нар айх гээд байгаа бол жинхэнэ та нарын зүр сэтгэлийг чинь тийм үү тамд хайж чадах тэр Бурханаас ай гэж хэлсэн байдаг Библиэлд. Тэгэхээр бидний айдас, бидний имэлт байх ёстой байгаа бөгөөд хаана байх ёстой гэхээр Бурхан түүний агуу байдал, түүний цог жавхлан, түүний суу алдрын өмнө айх, имэх, сүрдэх, бишрэх, мөрөх энэ имэлт биднэрт байх ёстой байх нэ. Сургаалт төслөөр бас ингэж хэлсэн байдаг. Хинч мөрдөж мөшгөө байхад хар санаат нь зугтдаг бол зөв шудраг хүн арслан мэт зөрөгтэй гэж. Тэгэхээр ямар хүн ингэж зөрөгтэй барихлаа бид дөрвөөсөн тийм ээ. Өөрсдийнхөө айдсаас гарахын тулд зүгээр ингэж би зөрөгтэй байх нь хангалттай биш. Хамгийн гол нь би хүнээс биш. Өөрийнхөө сул дорой байдлыг гаргахаас биш. Харин Бурханаас айж имэх юм бол биднэрт эрч хүч тийм ээ, бидний хүч чадал, эр зориг бий болж байгаа бидний дотор. Яагаад гэвэл би айх ёстой юмнасаа зөв юмнасаа айж байгаа учраас одоо би нөгөө талд нь би зоригтой болж байгаа байхгүй. Ойлгосноо манайхаа? Тэ би Бурханаасаа имэж байгаа учраас би нөгөө төлийн өмнө бол би айхгүй, имэхгүй зоригтой болж чадчихж байгаа. Яагаад бол би байх ёстой газараа байх ёстой юмнасаа имэж тийм ээ, Бурханы өгнөөс гарахаасаа би имэж юм. Бурханы энэ сүр жавхлан, Бурханы шүүлт, Бурханы ариун байдал, түүний хайрын өмнө тийм ээ би бишрэлттэйгээр би имэж юм. Би мөргөж байна, тийм ээ. Гэдэг энэ санаа байгаа. Тийм учраас хэрв би эзнээс жинхэнэ утгаараа имээдэг, түүнийг биширдэг, түүнд мөргөдөг байх юм бол бид нэр маш их одоо эр зоригтой бөгөөд арслан мэт байх болно гэж хэлсэн байна. Өөрөөр хэлбэл бид нар тэр болгон юмд ялагдахгүй, тэр болгон юмнаас айж зутаахгүй бид нэр хариуцлага үүрдэг, гал цогтой, эрч хүчтэй ийм дагалдагч нар болж амьдрал минь өөрчлөгдөнө гэсэн үг. Харилцаанууд өөрчлөгдөнө гэсэн үг. Тийм үү? Бүх харилцаанд хайрын хүч чадлын сүнс орж ирнэ гэсэн үг. Тэр энэ харилцаа үнэхээр цангаж байгаа бол амьдралаасаа өөрчлөлтийг хүсэж байгаа бол эзнийг дагсан шиг даяа гэж хүсэх юм бол эзэнд зохих хүндлэлт мөрөглийг авчирч түүний оршихуд түүнийг бишрэн түүний оршихуд сууж сөвдөж суух сууц сурах хэрэгтэй. Бишрэгтэн эзнийг сууж ахлан хараад бишрэгтэн айхтэн түүнд мөргөгтэн тийм үү. Энд дээр болохоор би бас нэг хүү хамтлагт дуртай.
Тэгээд одоо янз бүрийн Монголын юуны өмнө үнэтэй бишрэгтэн, сүгдэгтэн гэл те Монгол гэж дуулдаг штэ те. Тэрнтэй адилхан эзэн бурхныг үнэхээр бишрэгтэн юм нь олчод байна. Түүний өмнө сүгдэж мөргөхтэн, түүнээс эмээгтэн, түүнийг хараад алмаарахтэн гэж хэлмээр байна. За энийг уриалгыг авч байгаа хүмүүс байна уу? Мэн. За тэгээд дараа нь эцэст нь би хэлэхэд юм байна. Яагаад бид нэр өдөр болгон эзэнтэй цаг өнгөрөөж эзэнтэй хайр харилцаагаар суудаг юм бэ гэхээр бид нар энэ бүх эргэн тойрон байгаа санхүүгийн дарамт, харилцааны дарамт, айдас, ичхүүр, шүн бидний сэрээгээд зовоодаг тэр нөр зовлогууд тийм ээ. Энэ бүх зүйлүүд байгаа нь үнэн. Бидний биед өвчин байгаа нь үнэн. Бидний амьдралд сэтгэлийн зовлон байгаа нь үнэн. Бидний амьдралд асуудал байгаа нь үнэн. Гэхдээ энэ бол Бурхны бодит байдлын хажууд, сүнслэг бодит байдлын хажууд жоохон бодит байдал. Өнгөц бодит байдал. Энэ бүгдийн цаана үл үзэгдэх ертөнцид өөрийнхөө сентинт залран суугаа бидний хайртай аав Бурхан, бидний хайртай үйлчлдэг эзэн Иешуа Машия тийм үү, одоо энэ зургийг харчих. Сүр жавхлантай эзэн байдаг учраас түүний өмнө эмнэлчүүд тахилч хүнийхээ хувьд, тахилч ард олныхоо хувьд мөрөглөө сэргээгээч. Түүний өмнө сүгдэж, биширж, тийм ээ, багтаж, мөргөж, дуулж, тийм ээ, түүний өмнө чичирч сурцгаая бүгдээрээ. Энэ сүнслэг бодит байдлаар амьдрий. Энэ сүнслэг бодит байдал дотор сууж сурах хэрэгтэй. Яг тий одоо ичхүүрийн хүний бие махбодын нийгмийн энэ бодит байдал биш. Тэрнээс доош байгаа. Яг сүнслэг бодит байдал. Бүх бодит байдлуудын цаана байгаа. Энэ бүх бодит байдлуудыг гартаа атгаж байгаа эзэн Иешуагийн бодит байдал дотор орж суух шаардлагатай. Дараа нь энэ сүнслэг бодит байдлаар бид амьдрч сурах хэрэгтэй. Энэ бодит байдлаар амьсгалж, энэ бодит байдал дотор амьдарч, харж, тунхаглаж, тийм ээ. Тэгээд дараа нь гим нүглээ улааж сурах хэрэгтэй. Яагаад бид нар өөрсдөө нэхлээрээ бид нар гим нүглээ улаахаас би өөрийнхөө сэтгэл дотор байгаа хамгийн аимшигтай гим нүглээ хэлэхээс бид нар айдаг. Хинт ч хэлэхээс айдаг гим нүгэл байдаг. Тэр нэг зүйл өнөөдөр би тунхалмаар байна. Бурхан бүгдийг нь уучилдаг. Бурхан бүгдийг нь уучлсаар байгаа. Гэхдээ хүлээсүүд донтолтууд тэр гим нүглээ хэн нэгэн Христийг төлөөж байгаа хүний өмнө тунхлаж хэлэхээс нааш тэр хүлээс тайлагддаггүй байгаа. Тэр нь Бурхан уучлаагүй гэсэн үг ш, таныг уучлсан. Гэхдээ тэр хүлээс өнөөдөр хүртэл яагаад биднийг боомлж байна гэхээр нууц ноёнтонтой мөргсөөр байгаа учраас Бурханд бид нар мөргөж чадахгүй байгаа. Бурханд мөргөж чадахгүй байгаа учраас биднэрт хүч чадал өгдөхгүй байхгүй. Тийм учраас хэн нэгэн итгэгч хүнд, хэн нэгэн итгэмжтэй ах эгч дүүнэртэй гим нүглээ улаадаг байх хэрэгтэй. Католикчууд ийм гимээ улаах нэг ийм практик байдаг. Тэнд нэг юм сонсдог юм тустай өрөө байдаг, гимээ намчилдаг өрөө байдаг байхгүй. Тэр нь болохоор зүгээр юм нүхтэй. Гэхдээ нөгөө хүний нүүр нь харагддаггүй кабин байдаг, утасны кабин шиг. Нэг талын кабинд нь ламтангаас сууж идэг католик лам, нөгөө талд нь гимшгэж байгаа хүмүүс нь ар араасаа цуварж орж ирээд гимшдэг байгаа. Тэгээд ламтангоо чи аав нь штэ тийм ээ. Юуны одоо юу гэдэг те отец мой гэх тийм. Тэгээд нөгөө хүнтэй бүр сэтгэл дотор амар зүйлүүдээ хэлж байгаа байхгүй. Нэг гой зүйл нь тэр лам нөгөө хүнээ мэдэхгүй танихгүй. Нөгөө нь болохоор тэр ламтангойг мэдэж болно. Гэхдээ тэр ламтан бол мэдэхгүй. Тэгээд хүмүүс айцгүйгээр сэтгэлээ намжилдаг ба. Айгуу гоё. Бид нар болохоор одоо надад ингээ гим нүглээ гимшнийг бол та нар миний царийг хараад айж байгаа билүү дээ тий. Одоо яаж би энэ царийг харж байгаад би ингээд завхаарцсан гэж яаж хэлэх юм бэ тийм ээ. Би ингээ хүн алдчихлаа гэдэг ч юм уу тий. Ингээд би үзэн ядчихлаа гэж хэлэхэд амар хэцүү байхгүй.
Бенитэ залбирдаг эзэн минь ээ, яаж ингэж энэ хүмүүсийн дотор байгаа энэ эдээ бээрийг харгаж ирэх вэ? Яаж гарч ирэх вэ? Энэ дэр би бас янз бүрийн санаа байгаа. Гэхдээ энэ санаанд яг дараа нь би хэлж болно. Би эсвэл боломж олгож өгнө. Нэг юм боломж гаргаад бүгдээр хэний ч дуу хоолойг таних боломжгүйгээр дуу хоолойг нь гажуудуулах ийм технологиг ашиглаж агаад та нар надад бас бие биендээ яг тэр нууц системийг бүгдээр бий болгож байгаа. За манай технологийн дээр анхаараа. Тэгээд бүгдээрээ манай чуулганы хэн мэддэхгүйгээр хамгийн амар нууцаа хаглая. Тэрийг зөвхөн бурхан мэдж байгаа. Нөгөө хүн сонссон. Гэтэ яг таны хэнийг мэдэхгүй. Тэгээд таны төлөө ерөө залбирна. Гэх мэтлэнгээр айцаас бид нар ясныгаа үүсээрээ батлахгүй бол тэгж эзэндээ мөрөхгүй бол энэ мөргөлийн шинж байхгүй. Эзэн минь би зөвхөн танд мөргөн, би айцад мөрөхгүй гэдгийг шинж тэмдэг. Нэг том илэрлэл нь би яг гэрэлд гарах. Библиэлд гэрэлд гаргасан байдаг. Гэх мэтлэнгээр бид нар яг жинхэнэ мөргөлд ирэх, жинхэнэ хамт олон байх ийм бас цаг хугацаа, ийм челленжүүд бидний өмнө ирж байна. Тэгэхээр өнөөдөр би уриалж байгаа их түүнэрээ бид нар айгүй олон жил энэ нууц ноёнтонд мөргөөд дарлагдаж хөлнийх нь алчуур босоор ирлээ. Одоо миний дарлагдсан ард болон Бурхны дарлагдсан айрам босъё. Анакчудаас айхгүй бэ. Анакийн өрөөдмээс айхгүй бэ. Диаволын хэлж байгаа тийм бид нар шивэнж байгаа ичүүрээс айхгүйгээр энийг бүгдээрээ хин нэгэнд хэлье. Та нар боломжтой бол бүр айхгүй байвал хамаагүй хин нэгэндээ итгэмжтэй нэгэндээ хэлж болно. Надад жишээлбэл амар олон хүний нууц байгаа. Би тэгээд тэр хүн яаж ч миний эсрэг хандсан би тэр нууцыг тэр хүний эсрэг ашигладаггүй. Одоо хүртэл надад ашиглал аягүй олон зүйл байгаа. Гэтэ би нөгөө эзний өмнө энэ нууцыг би яг яс хадгалдаг. Ч би энд шинж дэлхийд ганц их хүнд энийг би хэлэхгүйгээр одоо хүртэл явж байдаг. Надад хэлж болно. Бичил экклесиад хэлж болно. Барнабад хэлж болно. Ингэж айцаасаа салж яг сүнс ба үннээр мөрөхөөс нааш бид нэр амлагдсан газар руу орохгүй байгаад байна. За залбирая. Их эзэн Ишөө энэ цагийн төлөө талархаж байна. Тэгээ та бидний бодол санааг, бидний ойлголтуудыг бас маш гүн гүнзгий газар руу аваачиж олон зүйлийг бас илчилж илэрхийлж чад баярлалаа. Тэгээ бидний хувьд бас үнэхээр хүний хувьд бол айдаг, ичдэг зүйл маш олон байгаа. Өнөөдөр ч гэсэн энэ бүгдийг сонсооч бид яаж би хин нэгэнд илчлээ. Би яана гэж айж байгаа айц ус төрж байгаа. Гэхдээ эзэн та биднэр тайртай гэдгийг энэсээ л тунхаглаж байна. Таны хайр бүх айцыг өгнө гэж би хэлсэн. Тэгээд та биднэр тайртай учраас та биднийг яллахгүй та хэдийнэ биднийг заавлын хаачлаас тамийн зовлонгоос хэдийнэ тааварсан. Одоо та бидний сэтгэлийг авах гэж байгаа учраас эзэн бидний айцыг сэлгээдгээд таны хайрыг төмөргөж байна. Бид нар таны сүр жавхлан цог жавхлан суу амтарт төмөргөж байна. Бид нар танаар харахад танаар бишиж Үндээрээ цаг зарцуулж үндээрээ сүгдэж байгаад таны өмнө алмаарах бишрэх айх эмээх мөргөх магтах энэ мөрөглийг та биднийд сэргээж өгөөч гэж танаас гуйж байна.